Миний яг нийслэлийн зүгээс авч чадсан мэдээлэл хэзээ болон түүнтэй хамааралтай бичгээр төдийг харсан. Тэгээд туулын урдын зам бол яг 2013 онд батлагдсан нийслэлийн хөгжлийн хөдөлгөөн 2020 дээр туссан байгаа зам байна тий. За хот төлөвлөгчийн үүднээс л байр суурь илэрхийлье гэж бодож байна тийм ээ. Нэгдүгээрт Улаанбаатар хотод баруунаас зүүн тийшээ нефт явж болдог ганцхан л өргөнчлөө байгаа. Энэ бол их тайны өргөнчлөө. Тэгээд Улаанбаатар хот ингээд үе шаттайгаар тэлхийн хэрээр нарны замыг барьсан. Тэгээд аливаа хотод бол ийм хэвтэй тэглэхий болон одоо газар зүүн онцлогтой тааруулаад хэвтэй босоод тэглэхийн замуудаа барьж явдаг. Дээрээс нь нэмээд тойрог замыг бас хөгжүүлээд явдаг. Тэгэхээр хамгийн анх бол баг тойрог их тайны өргөнчлөө байсан. Дараа нь нарны замыг бариад их тойрог маань бас бүрэн болоод одоо нарны бүр ашиглалтанд орсон бүрэн болсон тийм ээ. Тэгэхээр энийгээ цааш нь өргөжлүүлээ бид нар 3 дахь тойрог зам болон хэвтэй тэглэхийн замаа бариад явах хэрэгтэй. Тэгэхээр зарим одоо мэргэжлийн хүмүүсийн байр суурь нь төгжрөлд нөлөөлөхгүй гэдэг зүйлүүдийг хэлчихлээ. Яг хот төлөлтийн үүднээс харах юм бол төгжрөлтийг бууруулахад үр дүнтэй байна. Яагаад вэ гэхээр Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, дээрээс нь нэмээд одоо Нисэх рүү явдаг 3 замын маань өдрийн зорчлолт нь 60,000 байдаг. Энэ маань сүүлийн 10 жилийн хугацаанд бол 80% өссөн тоо байдаг. Тэгэхээр цаашдаа дахиад 2040 оноо бид нэр төлөвлөөд төсөөлөд явах юм бол нийт Улаанбаатар хотын зорчлолт маань одоо 1.8 сая байгаа нь 2.8 сая болж нэмэгдэнэ. Хүн ч гэсэн 2 саяыг даваад явна. Тэгэхээр энэ зорчлолтны ихсгийн хэрээр сая хэлсэн 3 замын одоо товчоонуудын маань нэвтрэх ачаал нь бас нэмэгдэж явна гэсэн үг л дээ. Тэгэхээр энийг тэрийг бол зам тээвэр инженерүүд хариулах хэрэгтэй болов гэж бодож байна. Суугчдын туршлагатаас усан дээгүүр гүүр барих хэр оновчтой байдаг танд ямар судалгааны багнууд болсон. Тийм яг хаагур явж байгаа гэдэг ажлын зургийг бол би нээлттэй хараагүй байгаа. Энийг харж чадсан бас баг байхгүй байх шиг байна. Тийм олон нийтийн хэлцүүлгүүдийг харж хахад тэгэхээр ажлын зургийг мэдүүлээ харж хагаад яг гол дотор харна хэдэн ширхэг бага нормуудыг ажлын зургаас харна гэхээс биш тийм зарим нэг нь хичээдэд 1000 ширхэг хичээдэг 200 ширхэг хичээдэг тэд байх юм байна гэсэн тоонуудыг яриад болохгүй болов гэж бодож байна тийм. Тэгэхээр өртгийн хувьд бол зам гүүрийн инженерүүдийн маань ажлын зураг дээр хийсэн тооцоолол дээрээс өртөг гарч ирэх ёстой. Байгаль орчны үнэлгээ гэдэг бол байгаль орчны мэргэжилтүүд маань үнэлгээ нөлөөлөх эсхийг нь гас гаргаж өгөх ёстой тийм ээ. Тэгэхээр яг мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөөсөө гэсэн байр суурьтай байна. Бага мэдээлүүд нь ил тодолоод хоёр тал болоод талцаад нэгийг харлуулад авах биш. Яг ийм мэдээлэлүүд байгаа юм байна. Судалгааны юм байна. За яг мэргэжлийн хүмүүс минь хоорондоо сууж байгаа ярилцъя гэсэн энэ хэлэлцүүлэг нь дутсан юм болов уу гэж харж байна да. Энэ туулын уртны замыг одоо бүрчвэ, түрчвэ зогсоосон зохиолыг урьдчилгааны төсний 620 орчим тэрбум төгрөг одоо ажлын үрээнд хятадсан байгаа бурснуудад хэн төлөвлөг хариуцлагын асуудлаас ярьж байна. Тийм хариуцлагын асуудлыг сайн хэлсэн тооцоололууд нь байх хэрэгтэй. Байгаль орчны үнэлгээ болон нөлөөллийг нь бууруулах менежмент дээр нь яаж явсан тэрэн дээр хэн хариуцах вэ гэдэг зүйлүүд нь байх болов уу гэж бодож байна.